Орой мэндийг хүргэе үзэгчтэй. Та бүхэнд пүрэв гарыг бүр хүрдэг хамтрагч нэвтрүүлгийн шинэ дугаар хүрч байна. Энэ удаагийн дугаараар Ерөөсөө та гурав хил дав. та бүхэн бидний Facebook хаягаар санал хүсэлтээ өргөж байгаарай. Хамтрагч нэвтрүүлэг Синийг телевиз. За сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд Синийг телевизийн хамтрагч нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ TV Хөхтөл хамтлагийнхаа хамтрагч нарын зүгээс энэ өдрийн мэндийг хүргье. За аюуш, Өско. За ингээд Тамаа. За ингээд нэгдүгээр үеийнхаа асуултанд орцгоох уу. За. Нэгдүгээр үе, нэгдүгээр асуулт. Эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтарч уран бүтээл хийхэд хамгийн их тулгардаг бэрхшээл юу байдаг вэ гэж. Эмэгтэйгээс эхлэе. Эмэгтэйгээс эхлэе. Нэг тийм сүртэй юу байдгүй штэ. Бэрхшээл гэдэг ах юм бол гайгүй штэ. Тэр ч нөө бүр ирчүүдтэй ажиллахаар нэг бодлын амарч юм шиг. Тэгээ олон жил ажилласан болохоор ч нэг тийм айхтар одоо юу гэдэг яг эрэгтэй гэдэг талаасаа бол бэрхшээл байхгүй. Тэгээ бэрхшээл гарвал эрэгтэй ч үү эмэгтэй ч үү бэрхшээл гарахад бол гарна штэ. Бэрхшээл бол. Тэгтээ тийм хүндрэлтэй бүр тийм хэцүү юм бол байхгүй. За Өско. За хүндрэлтэй тийм гоё бэрхшээлч. Тийм бэрхшээл гэж юу байх вэ? Өдөрөнгөө хүмүүс юм чи ирэмгэхгүй би ямар ч гэсэн гоё сэтгэл санаа гоё нээлж ажилдаг. Бэрхшээл миний хувьд л бэрхшээл проблем бол байхгүй. За миний хувьд гэх юм бол эрэгтэй эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр энерги тааш тохирохгүй хүмүүс бол ямар ч хүн байсан таахгүй л байхах. Тэгээд бидний хувьд бол бас сайхан таарч ажилладаг учраас биднэрт нэг хамтраад ажиллахад ямар нэгэн бэрхшээл гардаг. Би нэгаа мэдэрдэг ажил төрлөө хамгийн сайн ойлгоод бүх ажлаа хуваарлаад зорилгынхоо дагуу өөрөөсийнхөө хийх ёстой юм хийгээд явдаг учраас нэг хүндрэл гардаг. Шинэ уран бүтээлийнхээ талаар танилцуулноо. За эмэгтэйгээс эхлэе. Дахиад уу. За бидний шинэ уран бүтээл дөрөвт дэлгэцэн маань уран бүтээл өнөөдөр үзэгчтэй нээлттэй хийсэн. Тэгээд өнөөдрөөс эхлээд бүх кинотеатруудаар Омарын ирэлт адал явдалт инээдмийн уран сайхны кино маань үзэгчтэй хүрж байгаа. Тэгээд нэмэлт мэдээллүүдийг өгөөрэй. За манай кино бид нар яг бас дөрөвт дэлгэцэн бол яг дөрөвт уран сайхны кино. Тэгээд энэ кино бид нар бол инээдмийн кино хийдэг. Тэгээд энэ инээдмийн киногоороо бид нар бас ер нь бол уран бүтээлч хүн бүхэн л энэ кино хийж байгаа, жүжиг тавьж байгаа бүх хүмүүс л уран бүтээлээ байнга дээшлүүлж байнга шинээр хийж ажилдаг. Тэгээд бидний хувьд ч гэсэн муу адил энэ киногоо бас урд урдны киноос арай их тийм адал явдал ихтэй, арай их тийм одоо үйл явдал ихтэй тийм инээдмийн кино болсон болгоно гэж зорж ажилласан. Тэгээд киноны маань ерөнхий найруулагчаар Сингд орж ажилласан. Хоёрдугаар найруулагчаар Батушиг ажилласан байгаа. Киноны маань одоо техникийн багаар бол Логик Film Институт киноны маань их сайхан авч. Тэгээд манай баг өөрсдөө хамтлагаараа одоо киногоо продюсерлаж бид нэр өөрсдөө гол дүрдэн тоглож за урилгаар Баатархуу ах маань тоглосон, Адия маань тоглосон, Манлаа тоглосон, Дэлгэр сайхан тоглосон. За Төрийн Баатархуу тоглосон, Навчаа агч тоглосон байна. Эрдэнэ очрогч маань тоглосон. Ийм сайхан кино яг өнөөдрөөс ингээд дэлгэцэнд гарчаад байж байна. Тэгээд ер нь бол арай л их тийм адал явдалт за тэгээд бас дундаа их сонин зүйлүүд их байгаа учраас та бүхнээс очиж үзэж байгаад их сайхан ойлгох байх гэж бодож байна. За хамтрагчдаа тавих хамгийн хэцүү шалгуур юу вэ? Өскөгөөс эхлэе. Хамтрагчдаа тавих хамгийн хэцүү шалгуур уу? Шалгуур гэдэг тавиад байдаг юу гэдэг вэ дээ? Шалгуур гэхээс үү? Шалгуур гэхээр ч одоо Шалгуур гэхээр бас өөр юм тий. Тэ. Ер нь бидний дундаа барьдаг одоо юу гэдэг зарчим гэх юм бол ерөнхийдөө бол тэгэл бүх юм шудраг, бүх юм нээлттэй л байх.
Тийм л юм байдаг шүү дээ гол юм. Тэг яг миний зүгээс болохоор яг хамтрагчтай гэхээр яг хамтрагч нартай одоо яг тавих шалгуур гэхээр бас нэг шалгуур гэхээр ингэж ойлгож болох. Өглөө битгий ирц цэрэж байгаа чи. Ингээд бас шалгуурынхаа нэг хэлбэр л болно. Миний зүгээс болохоор Манай бид хэдийн одоо юу гэдэг ганц хэцүү одоо юу гэдэг заримдаа нэг бухимдал үүсдэг нэг юу шалтгаан болвол жоохон цагаасаа жоохон хоцрох тий. Тэгээ тэр бас бидний тийм юу байгаа бах тий. Тийм байна. Тэгээд яг хамтрагчтай цагаа байр гэж хэлэхээр амар хэцүү байдаг. Тэнийг тиймэрхүү юмуд гарна нэг хүмүүсийн дунд гардаг тий. Хоцордог, ингэдэг, тэгээд авахцдаг янз бүрийн тийм байна. За энэ дөрөвдүгээр асуулт гэнэ. Хамтдаа бүтээхийг хүсэж буй дүр. За хамтдаа нэг ТВ-тэй хамтлагийнхан маань бас байгуулагдаад 10 жил болсон байна. 2 сарын 6, эх оны 2 сарын 6 ч одоо бидний яг 10 жилийн өмнө ТV хөхтөл нэвтрүүлгээ цацсан анх хамтлагаа бүгдээрээ гар орж байгуулсан өдөр маань. Тэгээд 10 жилийн хугацаанд бас бодож ирсэн зүйлсэл хамтлагаараа бас нэг гоё түүхэн яг бүрэн хэмжээний кинонд бас дүрхтэй гэж би бас боддгий. За аюушгүй. Хамтдаа дүр тийм ээ. Бид нар дэлгэцийн одоо юу гэдэг тайсны жүжигэнд бас хамт тоглож үзсэн. Тэгээд тийм юм да. Ер нь бол гой үзэгчдэд үлдсэн. Олон жилийн дараа ч гэсэн бидний бас нэрийн утас болохоор хүмүүс бас бидний тэр дүрээр нь дурсаж байхаар ингэн өвгөн болсон ч гэсэн тэр дүрээрээ хүмүүстэй гой тэр залуугаараа үлдсэн тэр сайхан дүрийг бүтээхийг хүсэж байна да. Тэр хүмүүсийн сэтгэл хоногсон. Тий яг хөө зүгээр. Түүхэн ч аж болно, ямар ч аж болно. Түүх бол янз янз шүү дээ. Тий. 7 сарын нэгэн бол түүх үстэй. Тий хувь хувьдаа бол бас бодлууд бол өөр бах тий. Хамтдаа гэж байгаа болохоор миний хувьд бол сүн үхэн баруун өтгөөд зорчсон. Энэ дүрийг нэг бүтээхээс гэж бод яг бидэрт бэлэн байгаад байгаа юм л та. Манай би бол одоо бааж явж байгаа. Тэгээ нөө сүн үхэн сууж манай инквайр байсан бол тансан лам баруун тий байж гин тий байж байгаа шүү дээ. Тэндээс нь бас нэг гол дурга эмгэн шуламж одоо бас яг энэ байж байгаа. Яг ингээд дөрвөлөө бүтээхэд яг боломж. Энийг бас бүтээж үзэхээс гэж би боддгийн хамт. Болно шүү дээ сайхан. За дараагийнх. За хамтрагч гэж таны бодлоор мэгтгээс эхлэе. За хамтрагч гэдэг бол аливаа одоо юу гэдэг ямар нэгэн ажлыг ч юм уу нийлж гүйцэтгэх гэж байгаа гэх тээ. Хамтрагчийн талаар бол ойлголтууд бас арай өөр байх. Яг одоо бидний зүгт одоо юу гэдэг яг манай хамтлагийн доторх одоо хамтрагч гэдэг талаар бол бүх асуудлыг л одоо хамтдаа шийдэх, уран бүтээл бидэнд саад бэрхшээл одоо тий уран бүтээлийн төлөвлөгөө одоо цаашдаа явах зорилт одоо бүх юмыг л хамтдаа шийддэг, шийдвэрээ хамтдаа гаргадаг, өөрийг хариуцлах бүх юмаа л хамтдаа хийдэг, хүлээн зөвшөөрдөг тийм л хүмүүс хамтрагч гэж бодож. За миний бодлоор бас ижлэхэндээ хамтрагч хүмүүс бол бас нэг зорилготой нэг зүйлийн төлөө сэтгэл санаа бүх зорилгоо нийлүүлж ярьж чаддаг, хийж чаддаг тэр хүмүүсийг л хамтрагч гэх байх гэж бодож. За миний бодлоор бол хамтрагч гэдэг үгийг яг миний бодлоор яг тайлбарлагдсан байна л да. Тэгээд хамтрагч гэдэг бол одоо яг хөтэй. Миний нэг гар байдаг юм одоо миний нэг нүд байдаг юм, миний нэг чих байдаг юм. Нэг одоо бас одоо би ингээд хоёр гартай байж юм хийн, тэ хоёр үлээрээ явна, хоёр нүдэрээ харна. Тарихаараа сэтгэнэ гэдэг шиг тэгээд миний бас тарихны талч байд юм уу. Тэгээд би юм нэг хэсэг л байх баг. Миний бодлоор. Нийлээд нэг болж чаддаг хүмүүсийг л хамтрагч гэж л байх тэ. Хамтрагчаа нэг үгээр тодорхойлбол эмэгтэй хэсэг лээ. За нэг үгээр тодорхойлох юм бол одоо манай хамтлагийнхан сууж байна. Энэ бол одоо компьютерийн дэлгэц байна. Энэ хүн бол одоо компьютерийн кейборд байна. За би одоо маус юм уу? За. Юу юм бэ? За процессор нь бол манай хамтлагийн бас инхвэр. Тэгээ бас нэг хүмүүс байгаа. Тэгээ бас зөндөө хүмүүс бий. За аюуш бол минийхээр бол одоо сайхан бүсгүй хөдөлмөрч эмэгтэй л гэж одоо үнэндээ. За өөскөөг бол
сайн залуу, сайн жүжигчин гэж дүгнэндээ. Тэгээ энэ query-г бол одоо хогийн савл гэж би нэрлэнтэй. Их уншсан тий энэ хоёроос ингээд юу ч асуухад гоё хариулаад өгчдөг. Хажууд миний мэдэхгүй юм мэдчихэд юм бүшигтэй. Тий компьютерийн хогийн сав байдаг штэ. Тэр чинь бол энэ хоёр хайнгууд гараад ирдэг. Серч хийлээр гараад ирдэг. Энэ хоёр ахгүй. Тэгээд одоо манай хамтлагийн аав ээжийн үүрэг дээр байдаг хүн бол манай менежер Жавхлан. Тий Жавхлангаа бол одоо айлын нэг ээж юм уу, аав юм уу, их ч юм уу, ах юм уу нэг тэгж л дүгнэндээ. За цаамаа супермен. За манай Өөсгөө бол галт тэрэгний толгой зүтгүүр. за Манай энэ хоёр одоо онгоцоор бол хар харьцаг. за бас Манай Жавхлан болвол алтан гац юм да. Зүг чиг заагч. Зүг чиг заагч. за За Гурван та хоёр ямар дийлбэр? хамтрагч нэвтрүүлгийн маань үзэж байгаа саяны телевизийг үзэж байгаа үзэгчтэй бидний асуултуудаас бас нэг зүйлийг ойлгосон байх. Бидний бодол байлаа. Өөрөөсөө бол хариуллаа. Тэгээ хоёрдугаар үедээ орж ирлээ. Хоёрдугаар үеэр бол бидэрт 3 тоглоом өгсөн байгаа. Хайчлуу, Даав, Алга тэнгэр, Сисима. Тэрийг нэг тэгдэг юм уу? Сисимаага бид нар сонгочлоо. За ингээд тоглоом эхлэх үү? Хүүхэд насаад орсаад нэг Сисима. Чи та Сисима. Та бүхэн дэлгэцийнхаа дотор бидэртэй хамт тоглож байна. За ингэж гар гараасаа барьдээ. За. Сисима, сэгсгэрүстэй дарима. Зас амин голын мөнгөн зас. Түй түмбэс түүний дотроос ямар нэг хөшөө болон хоёр нөө. За аюуш асуултанд хариулнаа. Чи ямар цаамаг эндээс нь харсан бол нэр энийг харахгүй байлаа. Би өмнө нь нэлээд сайн гүрийж байсан чи. Гэхдээ хөшөө бол гэл тэр үед л ийм л поз орж ирлээ. За би уншаад үгүй. Хамтрагчаасаа нууцаар хийсэн буруу үйлдэлээ дэлгэнэ ямар гоё асуулт. За стасаахан. За юу яах вэ? Сайхан шудраг хариул. Цэнгэрлэгцээр бүх Монголын ард түмэн харж байна. Дээрээс бурхан тэнгэр биднийг харж байна. Чамаас асуух хэрэгтэй юм байсан байна. За хэл за. За. Нэг амар буруу үйлдэл бол нэг санаанд орохгүй байна. Одоо очиж явж ийн ч гэдэг юм уу? Эсвэл гадаа ирж ийнаач гэдэг юм уу гэд өөр газар явж ийсэн удаанууд би. Андаа нэг өөр одоо нэг тийм ноцтой болвол тийм буруу үйлдэл бол хийж байгаагүй юм байна. Хэлээгүй нууцаар юм тоглосон юм байна уу? Байхгүй тий. Байхгүй. За манай аюуш маань хожигдоод эхнийхээ асуултанд хариуллаа. Одоо дахиад өргөжлүүлье. За. Сисима, сэгсгэрүстэй дарима. Зас амин голын мөнгөн зас. Түй түмбэс түүний дотроос ямар нэг хөшөө болон хоёр нөө. Нэг дөрөв тохироо энэ чинь Чи хамгийн дөрөв инээс чи ядагчлаа. үгүй бүх нүдэ анчихлаар чи ингэж Тэгээ тэр ямар хамаатай чи сая өөр байжлах гэж. цаамаа инээсэн тий. Цаамаа инээсэн. За. Тэнгүүдээ цаамаа инээс ингээ хөдөлчгөр би бас хожигч юм бол гүрийлээ шүү дээ. За. Олны танил хүмүүсээс Таалагдсан эсрэг хүснээ нэрлэнэ. Эхнэр чи харж байгаа шүү чи. Бейонсе. Монгол ямар амир юм бэ? Олны танил хүмүүсээс эсрэг хүсдэг юм Тий өөрийнхөө үеийн Үнэн л хэлнэ шүү. яа нөгөө хэлэхгүй. Дууч нараа их айгүйх таалагддаг шүү дээ. Гоё гойч дуучтай. Хүний хувьд ч гэсэн их сайхан. Мужикалны.
За. Үдээ анихгүй юм байна шал. За. Жижиг. Таяр надруу бит ингэж байл та. Тэгвэл нүдэ анихгүй бол би ингэж болох уу? Эсвэл ингэж яах вэ? Тэгээ нүдэ ирэмхгүй шүү дээ. Ирэмсэн шүү дээ. За. Си ма сексгэрүстэй дарина анын загас амин голын мөнгөн загас түй түн бас түүний дотроос ямар нэгэн хөшөө болон хориг Өөр нүдэ ирэмгүй хаараас ч хоёулаа ирэмгүй шүү. Нүдэ ирмэл өгөн дайрч ирсэн. Зааш нүдэ ирэмсэн гэж. Чи ч бүр ирэмдгүй юм да. За. Чи бүр хоёуланг ингээд хараад исэн юм шүү дээ. Амар. Өндөр хавцал дээрээс ээж эхнэр нөхөр хоёрынхоо аль ээж би уучаад за өндөр хавцал дээрээс ээж эхнэр нөхөр хоёрынхоо за ээж эхнэр хоёрынхоо аль нэгийг түлхэх гэвэл хэний түлхэх вэ? Ямар амар асуудал. аль ч түлхэхгүй яах юм бэ? Ямар энэ стенэр аюултай асуудал шүү. Чи өөрөө л унчихгүй юу та. Очиж энэ За. Шууд тоолч. Ээж эхнэр хоёр шүү зэ. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 Уучлаарай. Ямар амар. Энэ юу нэг муухай асуулт шүү. Тийм байна. Айгүй муухай асуулт. Гэхдээ яг та бас өөсгөө нэвтрүүлэг байсан шүү. Хайтаахан гарлаа тий. Тоолоо. Тий. Тэгээ шууд хэлэх чинь бас их хийгүй. Тэгээ 3 дугаар үедээ орж ирлээ. 3 дугаар үе маань төгсгөлийн үе. Тэгээ би биенээсээ бас одоо хэн нэгнээсээ хизээч асууж байгаагүй асуухыг хүсэж би 2 асуулт асууно гэж үтээ. Тэгээ би дайвшаас юус асууж үзээгүй, асууя гэж бодож ирсэн асуултаа асууя. Хэдэн хүүхэдтэй болно гэж бодож явдаг вэ? Хамгийн эхлээд 8 байсан. За. Тэгээ сүүлд 5 болсон. За. Одоо бол за ядаж нэг 3 хүүхэдтэй л олмоор байна шүү дээ. За 3 тий. 3 юм уу 4 тий. Өөсгөөгийн зүгээс яг би нэг юм асууд юм л асууж бодож ирсэн. Ер нь бол одоо нэг сайхан нас тогтоод сайхан тогтоо штэ. Нас тогтоод нэг өөр ачнар машнаар гараад эхлэнгүүт ер нь бол яг чи ер нь хөдөө явж амьдрна гэж яриад байдаг штэ. Яг хөдөө явах уу гэж би яг сайхан цэнгэрлэгцээр асууя гэдэг байхгүй. Зүү юу гэл хаяад гараа явж байгаа санагдаад байдаг юм. За мэдээж би бол хөдөө төрсөн хөдөөний хүн. Нас тогтоож юм сайхан болоод ирэхлээр хөдөө амьдрна гэж мөрөөддөг, ярьдаг. Тэгээ би хөдөө амьдрна гэж бодсоор яваа. Тэ? Гэхдээ нэг ойрхон явахгүй үстэй. Ойрхон ч биш. Чи өөрөө ажцээгээ үтсний дараа гэсэн шүү дээ. Тийм болохоор тэр үед л хөдөө сайхан очиж амьдрахыг л боддог. За асуулт. За тэгээд инквера. За биш. За. Тэгвэл чи асуулт. Би асуух юм. Тэ. За том. Чата настаа болохоор одоо юу гэдэг юм те? Хөшөрхөөрөө гэх юм да. Ямар ажил хийх вэ? Одоо бид нар бол зүгээр сууж чадахгүй хүмүүс. Гэртээ бол би бол тэгж боддог. Тэр зүйл манай атлын бол хөшрөөд гэртээ бол ингээл нэг юу гэдэг зургтаа үзэл цагаа угаал ингээд суух хүмүүс биш гэж боддог. Ямар нэг юм хийж л ах хэвээр чи юу ий гэж боддог вэ? Би одоо яг зүгээр дотроо боддгийн. Гой асуулт байна. Яг хөшрөөд нэг бүр хөшөрцөн хүмүүс мэдээж гэртээс уншд. Цагаана өөр ачаа хараад нэг нас тогтоод нэг байнгын энэ ритмтэй үе зогсон шүү дээ. Тэгээ бид нар бол ер нь энэ урлагийнхаас өөр ажил ер нь баг хийж чадахгүй байна.
бидний бизнес хийгээд ямар чадах вэ шингээ бидний ажил маань өөрөө сонгогдсон байгаа энэ урлаг гэдэг ажил чи өөрөө насан туршийн ажил байдаг. Тэг ер нь бол нэг нас тогтцсон продюсер л байх бах та. Тэ? Ер нь бол залуучуудыг гаргаж ирж мөрдөг те. Бас мөрөөдлөх юм уу? Бүгдийг ойлгодог, мэддэг болцсон дэр маш асраг туршлага байна шүү дээ. Яг залуучуудыг гаргаж ирдэг юм продюсер. Тэг яг бүр гой боддог юм өөрөө сургуультай болно гэж боддог л да. Гоширцэн багш байж магадгүй шүү. Гэсэн хүмүүс төгсгчээл орсон те. Харин би ч гэсэн бас яг тийм ер нь бол ингээд дараа ийм байдаг шүү. Өөртөөх нь дутууг эргээд залуучууд дээр гоёор хийгчээд юм уу. Тийм мөрөөдлөөдөг. Ер нь нэг гоширцэн нэг багш продюсер болсон сууж магадгүй шүү. Тэр үед хүүхдүүдэд авчирч өгөр. Тэр араа шүү дээ. За. Үсгөө. Чи одоо 2 хүүхэдтэй шүү дээ. Эрэгтэй эмэгтэй 2 хүүхэдтэй. Одоо дахиад хэдэн хүүхэдтэй болох юм? Би бол боддог хөхгүй юу. Миний нэр Өнөр Жаргал гэдэг те. Тэгээд Өнөр Жаргал гэхэлэр би их олон хүүхэдтэй болох хэрэгтэй юм болов уу гэж өөрөө боддог байхгүй. Өнөр хөтгөө амьдрах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тэгэхээр би бол олон хүүхэдтэй болно л гэж боддог. За хэд? Хэд гараал байвал гаргаал амир санагддаг. Тэгэхээр нэг тодорхой тав байхгүй юу? Зорилт байхгүй юу? Зорилтоо л асуугаад байна шүү дээ. Олон хүүхэдтэй доотлол нь 5 хүүхэдтэй болоо гэж боддог. Дээдлэн 7 8. Тэгээд дээдлэн тэгэл цаашаагаа тэгэл Монголын хөрсийг маш олон болгоё л гэж боддог. За, өрөөлөр бол дэс. За. 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 Одоо ингээд аав ээжүүд болж штэ бүгдээ тийм ээ. Тэгэхээр өөр хүүхдээ ер нь одоо хүүхдтэй болоод хүүхдтэй ямар хүн болгоё гэж боддог байцаамаа. Би юу? Ямар салбарын ямар одоо хүн болоосаа гэж боддог. Яг зөв тэр энэ бол гэхээс илүү төвөр яг л сайхан өөршгөө өөрийнхөө байсан алдаануудыг гаргахгүйгээр яг л тийм өөртөө ихтэй хүн болоосоо гэж боддог. Яг л өөршгөө явуулна. Гэхдээ өөршгөө явуулна гэхэд ганцхан уралгаар явуулах шаардлага биш шүү дээ. Гой олонтой, найз нөхдөд зоригтой. Гэхдээ миний бас энэ амьдралд алдчихсан юмуд байгаа шүү дээ. Тэр алдааг давтахгүйгээр надаас бүр төгс тийм мундаг хүн. Гэхдээ тэр хүүхдийн хүсэл сонирхол чадвар нь хаана гэдгийг хамгийн түрүүнд олж харна. Тэгэл яг тэр юм руу тулчин явуулна гэж боддог тоо. За аюушаас. За хамтлаг байгуулад бүгдээрээ их олон жил найзал нөхөрлөд хамтрагч болоод явлаа. Энэ хооронд одоо тэг хийсэн, инг хийсэн ч гэдэг юм уу? Тийм бодол төрж өгөө. Харамсах ч юм уу? Хэдүүлээ хамтдаа олон жил хамт байсан таа юу? Байсан юм. Байж яах вэ? Харамсах ч яах вэ? Юу харамсалтай гэдэг юм уу юу гэдэм? Та заримдаа нөгөө юу гэдэг нэвтрүүлгээ ингээд бүр ингээд шууд зогсоохгүй бүржлүүлээд ингээд гоё дүүнэр мөнөртэй өгөөд ингээд явуулдаг ч гэж гэдэг ч юм уу. Одоо эсвэл юу гэдэг тэр үед бид нэр хитрхийг хамарсан байна. Тэр үедээ бас ингэж ажиллах хэрэгтэй байсан ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг тэр үед амрах ёстой газараа бид нэр хитрхийг ажилласан байна тий. Тийм ядартлаа. Тэгээд одоо нэг үр дүн бас хүснэр биш байх нь жоохон яарав ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд яг жоохон тиймэрхүү бодлоо төрдөг лсэн. Гэтэ тэр бол хүн болгонд л ажил мэргэжлийн бүх нөхцөлд байдаг шүү дээ. Тэрээс ч одоо юу гэдэг та хоёртай нийлээд ч юм уу хамтлагаа байгуулад ингээд явж байгаадаа бол харамсаж ч юм уу эсвэл юу гэдэг тийм үе бол байж байгаагүй юм байна. Сэнтэд яг энэ 3 дугаар өсгөл хэлгээд яг миний хувьд ч гэсэн ер нь хүнд бол альва нэг юм их бүгд гой дардан байдаггүй тий. Шантрал байдаг. Хүн бүхэн өөрөө төгс биш шүү дээ тийм ээ. Аюуш нэг юм боддог, Өөскөө нэг юм боддог, би нэг юм боддог, Инквер нэг юм боддог, Жавхаа нэг юм боддог. Хүн яг тэр хүний яг хүснээр нь байгаа л хүн өөрөө бас яг хүснээрээ байгаад гэдэг үл энэ амьдрал бас их сонирхолгүй байх гэж боддог. Ягаад тэгэхээр хэрэгээр бие бинийгаа омдоох гэж хэрэгээр ингэсэн үйлдэл бол бидээс юусаа гардаггүй. Хамгийн гол юм нь юу гэхээр тэр их бэрхшээлийг даваад туулаад бас 10
тэр хоочинжуудаар хэлээд 12 3 жил байж тээ. Тэгээ энэ 12 3 жилийн хугацаанд салшгүй өдийг хүртэл явлаа гэдэг чинь энэ бол их хугацаа шүү дээ бас залуу хүмүүсийн хувьд. Тэнгүүт энэ хугацаанд чинь гомдож гутах, шаналлах ч юм уу янз бүрийн жижиг бэрхшээлийн байдаг. Бидний дунд ч гэсэн ингээл хүмүүс хин нэгний тасалж өөр хандлага авах гэдэг ч юм уу. Янз бүрийн юм байсан тийм хувь хүмүүст нь санал тавьдаг тийм юм байсан. Өө тэгэл зориг хүчтэй гэдэг юм лимдээс мөрөөдөл зориг хоёр нийлж чадах юм бол хол ирдэг гэдгийг бол бид дөрвийн жишээл харагдчихлаа юм л да. Тэгээд дүүнэр мөн харахад өнөөдөр бид 13 жилийн хугацаанд аливаа ингээд яваад явах үе байсан, хоосон явдаг үе байсан. Энэ бүх үеийг даваад өнөөдөр бид нэр энд ингээд хамтдаа сууж байна. Тэр үнэхээр шинэ уран бүтээлийн нэхгээ сууж байгаа гэдэг бол их сайхан. Тэгэхээр биднэрт дөнгөж 13 жил бид нар дөнгөж нэг сайхан давцсан дээр гарч ирлээ. Нэг шатаар өссөөр байна. Бидний цаанд дахиад олон шат байна. Дахиад олон гоё явах газар байна. Тэр зүйлийг бүгд өшөө их гоё ирч хүчтэй. Өшөө гоё буур сууртай. Сайхан уран бүтээл хийж давах тийм цаг хугацаа маань ирж байна. Тэгээд та хоёртой ч гэсэн бас энэ зүйлгээ дамжуулаад инквест тааж ахваа хайртай шүүгчлээ. За баярлалаа. Тэгээд бидний юм хамтрагч нэвтрүүлэг дурж оруулсанд маш их баярлалаа. Би тэгээ яг ганц эмэгтэйгээсээ бас манай хамтлагт ихэнх нь эрэгтэй болохоор ганц эмэгтэйгээсээ бас тийм бодолтой явж магадгүй гэдэг үгнээс асуусан шүүгчлээрээ. За. Тэгээ найз нартаа одоо итгэж 10 хэдэн жилийн өмнө бид нэр нэгжсэн. Одоо ч гэсэн итгэсээр байгаа. Бидний хийж байгаа одоо сайн муу энэ ойлгох гэх юм тийм шиг. Их хүчний. Йоо, зааж байгаа юм байна. Ямар сони. За тэгэл асгаал явчихгүй. За магадад өгшөө шиг. За тэгээд бидний туулж өнгөрөөсөн 10 хэдэн жил тэр 10 хэдэн жилийн өмнөх одоо юу гэдэг хүүхэд насны тэр биеиндээ итгэсэн зорьсон тэр гоё халуун ирч хүчээрээ одоо хүртэл хамт байгаа найз нартай итгэдэг. Одоо ч гэсэн итгэсээр байгаа бүгдээ цамраа хамтдаа цаашдаа улам илүү их амжилттай, улам илүү их одоо тэнхээтэй уран бүтээлүүдийг хийнэ гэж бодож байна. Хүсэж байна. За хамтдаа. За хамтдаа. Хамтдаа.